За 7 өдрийн сүүлийн өдөр өнөөдөр улсын хурлын нэгдсэн хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаан болдог. За гэхдээ өнөөдөр юугаар онцлог байсан бэ гэхээр улсын хурлын даргын асуудал орж ирэх байсан. За тэгээд ер нь олон нийт Монгол улсын 35 дахь ерөнхий сайд учрал засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ оруулж улсын хурлын чуулганаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлт өндөр байлаа гэж. За ингээ хамгийн түрүүнд өнөөдөр улсын хурлын чуулганаар өглөө 10 цагаас нээсэн чуулганаар онцгой албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилэлцсэн байгаа. За энэ хуулийн төслийг хилэлцээд араас нь чуулган завсарласан. За яагаад завсарласан бэ гэхээр өчигдөр ардчилсан намынхан улсын хурлын даргын асуудалтай холбоотойгоор 3 хоногийн завсралгаа хүссэн. Гэхдээ улсын хурлын дэд дарга Батэрдэн 1 хоногийн завсралгаа өгөөд тэгээ өнөөдөр тэр яг 1 хоногийнх нь 24 цагийн хугацаанд 4 цаг 13 минутанд дуусж байгаа. Тэгээд 4 цаг 13 минут хүртэл чуулган завсарласан баг. Тэгээ ардчилсан намынхан энэ 1 хоногийн завсралгаан дээр нэлээд хомдолтой байсан. 3 хоногийн завсралгаа өсөж яхад 1 хоногийн завсралгаа өгдөг ийм одоо улсын хурлын дэд дарга ийм ардчилсан парламент байх ёсгүй гэх мэтчлэн олон зүйл ярьлаа. За тэгээд энэ завсралгаа нь хойгуур нь нөгөө л нэг засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн асуудал ордонд яригдсан. Тэгээд 4 цаг 13 минут боллоо. Чуулганд гишүүд орж ирсэн. За тав усаар улсын хурлын даргаыг батламжлах асуудал орж ирээд 114 гишүүн эрдсэнд орсноос 76.3% саналаар улсын хурлын даргаар сандгийн бэмб цогтыг батламжллаа. За ингээд ямар тач улсын хурл нь дарагтаа болж авлаа. Дарахгүй нэлээд тонлоо шүү дээ улсын хурлын дэд дарга Батэрднээр өдөртүүлээд. Тэгээ ингээд ямар тач улсын хурлын дарагтаа болж авлаа. Тэгээ нөө энэ даргачин батламжлахдахгүй байсан одоо асуудал нь нөгөө ардчилсан намын Тэмүүжин гишүүний бланк дээр явж байгаа улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтөй холбоотой нэлээд удсан. Тэгээ энэ хуулийн төсөлтөй холбоотойгоор ч өмнөх одоо засгийн газрын тэргүүн огцорсон ч байх вэ? Ажлаасаа чөлөөлөх, өөрөө чөлөөлөх хүргэлтээ өгөөд чөлөөлөгдсөн. Тэгээ энэ хуулийн төслийг өнөөдөр байнгын ороогоор хилц хэсгийн дэмжсэн. Тэгээ ингээд чуулганаараа орж ирээд цаашаага явуулах хэсгийг хилэлцсэнгүй ямар тач. За гэхдээ ямар ч чуулганаар хилэлцсэн. Тэгээд ажлын хэсэг гаргаад ингээд талтлаасаа санал бодлоо хэлээд ингээд цаашаага ажиллая гэсэн ийм байр суурьтайгаар чуулган завсарласан баг. Одоо ямар тач энэ хууль нэг батлагдтлаа. За хэрвээ батлагдвал шүү дээ. Батлагдтлаа нэг доот нь 14 он. Тэг ингээд ажлын хэсэг байгуулвал за бүр удаашлах юм уу яах юм те. Энэ хууль ингээд дундаасаа замхраа явуучих. Одоо ингээд хүн болгон л уг нь дэмжиж байгаа. Энэ улсын хурлын дарга болсон бэмб цогт хүртэл өөрөө энэ хуулийг одоо дэмжиж байгаа. Тэг ингээд 5 намын оролцоотой 126 гишүүн тэг ийм ардчилсан парламент гэж үзэж байгаа бол энэ хуулийг одоо батлах ёстой гэсэн өөрийн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрвээ батлагдвал би одоо нам бус байна. Тэ намаасаа татгалзахад одоо болохгүй зүйл байхгүй гэсэн зүйл ярьж байгаа. Тэгээ энэ хууль нь өөрөө яг зөвхөн нөгөө нэг улсын хурлын дарга намаасаа татгалзах ёстой гэсэн нэг юм том гарчиг дор яваад байгаа болохоос биш цаана эн чинь 2-3 нэг юм заалтууд байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ улсын хурлын даргыг нийт одоо тэр нь олонх вэ нүү, цөөнх вэ нүү те. За эсвэл бие даасан нэг гишүүн минь хамаа байхгүй. Тэр улсын хурлын танхим сууж байгаа хүмүүсийн 64 олонхон дэмжиж энэ хүнийг улсын хурлын даргад дэмжиж гээд гаргаад ирэх юм бол тэр хүнийг одоо батламжлах. Тэгээ хилцүүлэхтэйгээр ингээ батламжлах ийм заалт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо ардчилсан намаас ч гэсэн энэ хүнийг даргад дэвшүүлье гэдэг ч юм уу те. Иргэний зориг нөгөө нам юу гэд ингээд гаргаж ирэх боломжтой ийм заалт байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ нэг заалт байгаа. Тэгээ бас нэг заалт нь 68.2 улсын хурлын тухай хуулийн 68.2-ыг үгүй болгоно хасах юм заалт морж байгаа. Энэ юу гэхээр нөгөө нэг чуулганы хугацаанд хэн шалгах төрөөрөө 2-ыг байгуулна гэдэг ийм заалт байгаа. Энийг болохоор бүр огт байхгүй болгоод квот болгож гинэ гэсэн үг байхгүй. Одоо ч нөгөө квот тэр алдцаад байгаа шүү дээ. Энд чинь биш нэг юм ингээд байгаа. Энэ дээр алдцаад байгаа. Энийг бас байхгүй болгоно гэсэн ийм зүйл явж байгаа. Тэгээ иймэрхүү нюанстай юм заалтууд уг нь байгаад байгаа.
Тэгээд энийг ямар ч тач эх 7 хоног моногоос ингээд шийдэгдэх юм байлгүй. Өнөөдөр ингээд улсын хурлын дарга томлоод ингээд пижгэнлээ. За тэгээ ингээд пижгэнж байгаа хооронд Монгол Ардын намын өдөрдох зөвлөл төрийн ордны 3 давхрын зүүн талд засгийн газрын бүтцийг хилцлээ. Тэгээ засгийн газрын бүтцэд хэм байх уу гэдгийг хэлэлцээд тэгээ яг батламжлаад сангийн бэмцэгт улсын хурлын дарга болоод тамга тэмдгээ гардаад гарч ирснээс нэг 10-20 минутын дараа засгийн газрын бүтцийг зарлалаа. Учрал сайд, ерөнхий сайд. Тэгээ их сонирхолтой бүтц орж ирсэн. За ер нь хэвлэлийнхнаар зарим нэг хүмүүсийн таамаглаж байгаагаар номтой 2 орж ирлээ. Гэхдээ номтой 2 тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн сайд биш. Шадар сайдаар тэмдэглэв. За хуучин нөгөө нэг амар сайхны оронд гэсэн үг байхгүй юу? Амар сайхан ч нэг онцгой байдал хариуцсан юм шадар сайд байсан шүү дээ. Тэгээ энэ дээр томилогдлоо номтой 2. За тэгээ эхнээс нь одоо ингээд та бүхэнд ингээд зураг нь яг намайг ярьж байгаа хооронд гарч байгаа бох. Тэгээ шадар сайдаар мөн дорчонд хэвээрээ үлдлээ. За тэгээ хууль зүйн дотоод иргэн сайд сая өнгөрсөн засгийн газарт хууль зүйн дотоод иргэн сайд байсан Б2 засгийн газар хэрэг эрхлэх газрын дарга болж дэвшиж орж ирж байгаа юм да. Тэгээ түүний оронд хууль зүйн дотоод иргэн сайдаар амар сайхан нэр орж ирсэн. За ингээд энэ нөгөө нэг 30 талын бүлэглэл 30 гэж яриад байгаа. Одоо мэдгүй оюун эрдний тал 30 гишүүн яг хүрээд байгаа мó үгүй мó гэдэг дээр би бас эргэлзээтэй байгаа. Мэдгүй өсрөл нэг 17-8 гишүүн байгаа гэж бодож чинь. Тэгэхээр тэр талаас орж ирсэн амар сайхан. За тэгээ мэд сайхан сангийн сайдаар томилогдож байгаа нь ингээд маш гайхалтай юм томилгоо явагдлаа. Хуучин нөгөө хөнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байсан шүү дээ мэд сайхан чинь. Тэгээд одоо энэ засгийн газарт гэхдээ энэний өмнөх засгийн газарт биш шүү. Тэрний өмнөхчүүл. Тэгээ одоо бол сангийн сайдаар орж ирж байна. Болдын жавхлан энэ удаагийн засгийн газраас гарчээ гэж. Тэгээ түүний оронд мэд сайхан орж ирж байгаа юм байна. Тэгээ гадаад харилцааны сайдаар Батцэг хэвээрээ үлдэж байгаа юм байна. За түүний хувьд мэдээж ажиллаж явах хугацаанд чамгүй муугүй ажилласан учраас яг энэ байр суурин дээр үлдэж байгаа юм байна. Тэгээд энэ хамглан боловсролын сайдаар орж ирлээ. 2 дахь удаага боловсролын сайд хийх нь байна. 2 дахь удаага боловсролын сайд хийгээд энэ хүн хэрхэн гавих вэ гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. Өнгөрсөн сайд хийхдээ өөрөө бол миний хувьд маш сайн сайдаа хийсэн гэсэн ийм туглоозонтой орилсоор байгаад ингээд дараагийн засгийн газарт орж ирж байна гэж. Тэгээ одоо энд ингээ амар маш инээдтэй зүйл болж байна. За инээдтэй гэж гэх нь ч одоо юу вэ те бас төрийн одоо сайд хүнийг эрүүл мэндийн сайдаар Бачуур томилогдлоо. Гайхалтай үз. Захин мөгжил инновац харилцаа холбооны сайд байсан шүү дээ. Тэг ингээд технологиос шууд ингээд эрүүл мэндийн салбар руу явчлаа. Тэг өөрөө чи энэ томилгоонд их гайхсан байдалтай. Тэг ямар тач ерөнхий сайд намайг ингээд багш нарын цалин үйлстэй холбоотой асуудлыг шийдгээд явуулсан бахаа гэж яриа өгчийлээ. Тэгээ соёл спорт аялал жуулчлалын залуучуудын сайдаар алдарч авахлаа орж ирсэн. Эрхэм одоо ундрам сайд энэ засгийн газраас гараад алдарч авахлаа орж ирж байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар Авбакир хэвээрээ үлдсэн. За хүнсүдийн аж ахуйн үйлдвэр сайдаар Идэрбат шөнөөр орж ирсэн. Аж үйлдвэр эрдэс баялагын сайдаар Данднам хэвээрээ үлдсэн. Барилга бот байгуулалтын сайдаар Бат хамглан мөн хэвээрээ үлдсэн. Эрчим хүчний сайдаар Найдлаа яригдчихснараа энэ засгийн газарт орж ирлээ. Тэгээ захин мөгжил инновац харилцаа холбооны сайдаар номин орж ирсэн. Бачуугрын оронд номин орж ирлээ. Өнгөрсөн засгийн газарт энэ хүн чинь соёл спорт аялал жуулчлалын сайд хийжсэн. Чимбатын номин энэ удаад захин мөгжил инновац харилцаа холбооны сайдаар орж ирлээ гэж. За араас нь тэгээ байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайдаар сандаг очир орж ирлээ гэж. Сандаг очир багш мэргэжилтэй. Тэгээ Идэрбат ч гэсэн мөн багш мэргэжилтэй байдаг баха. Яг одоо сайд нар юу ярих нь юу вэ гэж хэлэх нь тодорхой биднийг бол таамаглаж. Энэ хүмүүс энд гол нь хувийн мэргэжил нэг тийм одоо чухал биш. Гол нь бодлогоо зөв тодорхойлоод тэнд ажиллаж чадна гэсэн итгэлийг нь одоо даагаад цаашаа ажиллах нь одоо миний үргээ гэсэн зүйлийг одоо ер нь дийлэнх нь ярих бах шүү. Ингээд өөрсдийнх нь мэргэжлээс жоохон хол зөрчсөн хүмүүс нэг тиймэрхүү зүйл ярина.
За тэгээ энэ засгийн газар 1 2 3 тэгээд 4 5 6 шинээр орж ирж шүү. Тэгээд амар сайхан оюун эрдний талаас 5 орж ирлээ үлдснийг нь нөгөө талаас бүрдүүллээ. Тэгээд иргэний зориг ногоо нам учрлын засгийн газарт багтсангүй хасагдлаа. Яагаад хасагдсан одоо мэдээж тодорхой. Дотроо өөрсдөө ч учраа олж чадахгүй. Тэнд ч нэг дарга болоод, тэнд ч нэг дарга болоод тийм байгаа намыг одоо засгийн газартаа оруулж ирэх нь зохисгүй гэж үзсэн болол та. Ингээ үндэсний эвсэл хүн нам. За тэгээд Монгол Ардын нам гэсэн энэ 3 нэг эвсэл 2 намаас бүрдсэн ийм засгийн газар улсын хурлын чуулганаар орж ирлээ гэж. Тэгээ хэр доктортой байх хэсэг нь одоо Монгол Ардын намын дотоод зөрчил энэтэй холбогдно. Одоохондоо ямар ч тач ингээд 2 талаас сайдуудаа оруулж ирээд цаашаага ингээд засгийн газраа доктортой үлдсэн 2 жилд нь ажиллаулъя гэдэг ингээд тохироод орж ирсэн тодорхой. Дотроо хэр ингээд цаашаага хилцэх юм байгаа. Тэгээд эн чинь зөвхөн засгийн газарт ингээд томилогдож байгаа дүрээрээ харагдахгүй. Цаашаага яам агентлаг яамд тариуцж байгаа агентлагууд тий газар хилцгээд ингээд жижиг томилгооноор явна шүү дээ. Эн чинь зөвхөн ингээд сайдууд биш. Тэгэхээр энэ хэр цаашаага учраа олцохоос ер нь шалтгаалах хаа гэж энэ удаагийн засгийн газар доктортой байх хэсэг нь. За ингээд ямар ч тач Монгол улсын хурлын даргатай боллоо. Засгийн газрын бүтц бүрэлдэхүүнээр бүтц бүрэлдэхүүн бүрэн боллоо. Тэг ингээд одоо ямар ч тач ингээд ажил явахад ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо. Тэгэхээр ингээд цаашаага хэр ажил хийх үү? Учрал сайдын ерхий сайдын илтгэр өөрийг нь гүйцэх хурдтай хүмүүсээр бага бүрдүүлсэн байна гэж одоо үзэх нь байна. Тэгэхээр өөрөө тэгж хэлсэн намайг гүйцэх хурдтай хүмүүсээр би бага бүрдүүлнэ гэсэн. Тэгээ энэ хүмүүс нь учрлыг гүйцэх хурдтай хүмүүс байж таарч байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээ энэ засгийн газар хэр ажлаа цаашаа хурдтай оновчтой шийдэлтэй хэрэгжүүлэх нэ гэдгийг хамтдаа харцгаая да.